Монгол Суу ухааны Манукул академиас 2009 оноос эхлэн Монгол Суу ухаанад 100 цуврал лекцийг олон нийтэд хүргэсэн. Үүний дараа Монгол Суу ухааныг лекцийн түвшинд сонсох нь хангалтгүй байна. Бид сурмаар байна, боловсромоор байна, өөрийгөө засмаар байна, амьдралаа өөрчлөмөр байна гэсэн маш олон хүсэлтүүд олон нийтийн зүгээс болон нийгмийн зүгээс манай академи дээр ирсэн. Энэ нийгмийн захиалгыг манай академийн удирдлага болон хаан ухаан танхим, хатуу ухаан танхимаас хүлээн авч 2012 оны 4-р сараас эхлэн сургалт зохион байгуулсан. Манай сургалт 3 түвшинд явагдана. Монгол эр хүн болгон сургалт, муу эр хүн, сайн эр хүн, эрхэм сайн эр хүн гэсэн 3 түвшинтэй бол Монгол эм хүн болгон сургалт нь авгаа, эхнэр, гэргий гэсэн 3 түвшинтэй явагдана. За эхний ээлжинд муу эр хүний болон авгаан сургалт явагдаад дууслаа. Манай энэ сургалтанд 200 гаруй хүн хамрагдсан. Тэр энэ хүмүүс дотор амьдралаа зассан, өөрийгөө зассан маш гайхамшигтай олон үр дүнгууд гарсан. Эдгээр хүмүүсийн үр дүнгээр өнөөдөр бид нэвтрүүлэг хийж та бүхэндээ хүргэж байна. Ингээд манай нэвтрүүлгийг хүлээн авч таалан сойрхно. 9 сарын 7-оос эхлээд хатуу ухаан танхимын энэ сургалтанд хичээд хамрагдсан юм аа. Ерөнхийдөө гэр бүлийн харьцааны тал дээр өнөөдөр нийгэм тэрчгээр материалын юмыг шүтэж эхэлж штэ. Бүх юм байна. Нийгэм өөрөө. Гэтэл бүх юм байгаад байгаа юм шиг мөртлөөсөө хүний хүн чанар, хүний мөн чанар тэр сэтгэл юмд хандах хандлага нийгэмд даяараа ингээд өөрчлөгдсөн байна. Тийм учраас энэ болгон яг нийгэмд болж байгаа энэ хүмүүс дээр гарч ирж байгаа энэ хандлага бас надад дээр ажиглагдаад байна. Тийм учраас би энэ нийгэмд болж байгаа муу мухай тэрний хүн чанар энэ байхгүй энэ болцсон юмд би өөрийгөө жоохон татаж авах хэрэгтэй юм байна. Ингээд эхний авгаан 13 шинжээр багц хичээл суугаад ерөөхдөө өөрөө нэлээд их тийм одоо өөрт байгаа авгаа тэр шинжүүдээ нэлээд байна гэж өөртөө дүгнэлт хийсэн. Одоо бүр одоо 100% өөрчлөгдсөн гэж хэлэхгүй тодорхой хэмжээнд шат дараалтайгаар энэ одоо өөрчлөгдөж явж байгаа юм. Энэ маань ч гэр бүлийн маань хүн бас үр хүүхэд маань охин маань бас энийг анзаарсны үндсэн дээрээс гэр бүлд байх уур амьсгал эрс өөрчлөгдсөн. Ойр дотныхан маань ч бас ажиглагдаж эхэлсэн. Энэ сургалтын нөлөө бол бас би бол асар их гэж бодож байна. Тэгээ одоо энд явснаар одоо ингээд их нээлттэй болж одоо тийм ээ хүний алдааг ойлгож одоо хүнд хар буруу санахгүй тий одоо жишээлбэл хар буруу санахгүй ерөөсөө л алдаагаа өөрөөсөө хайдаг болсон. За өмнө нь бол одоо яг амьдрал дээр л одоо бас жоохон юмд одоо яг та амьдралын жишээлдээ нэг жоохон юмд одоо бухимддыг одоо их уур уцаартай уурлахааргүй юм дээр ууралдаг байсан. Ууралдаг. Тэгээ тэр одоо уураа одоо гэр бүлийнхээ үр хүүхдтэй гэр бүлдээ одоо гаргадаг одоо жоохон тийм дутагдaltaй тал байсан. За тэгээд энэ сургуульд явснаар бол одоо тийм уур уцаар одоо тийм ээ тиймгүй болж одоо миний бодлоор бол одоо их л гэгэрч байна гэж би одоо дотроо гэж бодож байна. Амьдрал дээр л болдог л асуудал да тий. Одоо юуг нь нууж яхаа одоо бас энэ их өөрчлөлт орж байгаа бас тий хүний амьдралд. Манай одоо ээжтэй одоо бас үл ойлголцох тийм асуудалтай байсан. Одоо ялангуяа одоо бас манай найз нөхөд байна тий. Хаад бас ингээд ууж идэх тий бас нэг үе байдаг. Тэр үед бас ингээл бас үл ойлголцох асуудал байдаг гэсэн. Энэ хүн дээр ямар өөрчлөлт гарсан байг бол одоо бас маш том өөрчлөлт гарсан. Одоо минийштэй бол маш ээлдгээр эргээр харьцдаг болсон. Энэ сайхан одоо сургуультанд яваад одоо маш эмэгтэй хүн ямар байдаг одоо маш их тэр хүн эмэгтэй хүнд байгуулж байгаа одоо шинжүүдийг одоо тодорхой хэмжээгээр одоо өөртөө мэдэрч өөртөө хагуулж өөртөө одоо өөрөө сууж тэрнээс одоо сурч боловсорч одоо ингэснээр одоо гэр бүлд маань одоо бол одоо ойр орчинд маань найз нөхдийн маань ойршин гэр бүлд маань одоо бас тодорхой хэмжээний одоо эерэг өөрчлөлт орж байна л гэж дүнж хэлж байна.
анх энэ хичээл суухдаа би 2012 оны 10 сарын 1-ээс эхлээ суусан юм байгаа. Тэгээ энд суугаад одоо ер нь өөрөөсөө л бүхнийг эхлэх хэрэгтэй байна гэдгийг одоо эндээс ойлгож авсан. Их ууртай, уцаартай. Одоо гэртээ ороод ирнэ, гэр оронгоо цэвэрлээгөө бол маш их ууралдаг, огцсон ууртай. Тэгээ хүүхдтэй үг хэлэхээрээ тэрнийгээ яадгүй гэхээр айгүй тийм одоо ямар ч гэмээр ширүүн догшин их айштай ариншинтайгаар их харьцдаг байснаа яасан гэхээр энэ хичээл суугаад би тэнийг мэдэрсэн. Тэгээд түүнийгээ засаад эхлэхээр яаж ирэхээр гэр бүлийн уур амьсгал хүртэл сайхан болж ирсэн. Хоёр хүүхэд маань хүртэл маш их ээжийнхээ үгэнд ордог, их зөөлөн, их гоё болж ирсэн. Хандаа хүртэл бас халамжтай болж ирсэн. Ханыгаа халамжлаад байгаа юм шиг мөртлөө бид нар айгүй тийм хатуул харьцдаг байсан юм билээ. Одоо тэр хатуу харьцдаг байсан харьцаагаа одоо энэ хичээл сууснаар л одоо би их зөөлрүүлж их сайхан болсон л гэж бодож байгаа шүү дээ. Би одоо Мусын эдийн засгийн сургуулийг төгссөн, өөрийгөө л өндөр мэрэгжилтэй боловсралтай гэл амар тийм ихэд бодцол явсан. Гэтэл яаж энэ хүн өндөр мэрэгжил боловсрал эзэмсэн ч гэсэн бас нэг гэр бүлийн орчин тэр халуун уур амьсгал гэж ямар байдгийг яаж нэхэр одоо миний энэ сурч байгаа Монгол суу ухааны маань хичээл байна гэж би дүгнэж байгаа. Энэ хичээл сууснаар яасан гэхээр надад би өөрийгөө маш их тийм төлөвлөгөөтэй болсон. Өөртөө ингээд ажиллаа төлөвлөд ирэхээр ажил болгон яг цагтаа амжиж байна. Хийж чадахгүй байсан ажиллаа хийдэг тийм эрч хүчтэй болж байна. Тэгсний үндсэн дээр яаж ирэх гэртээ ирэхээр гэрийн уур амьсгал маш гоё, тайван. Би яг бизнес хийснээс хойш өөрийгөө харахад тэгээд 5 төгрөг тоолж авчаа нөгөө 5 төгрөгөөр л ингээд эрдээд бярдаад явдаг байсан юм хаашаа. Тэгэхээр хүмүүстэй хэлэхэд би яаж чинь за хүмүүс минь ер нь бол хүнийг тарих эзэгэндэг юм байна. Тийм учраас хүн оюунлаг байх хэрэгтэй юм байна. Тийм учраас бид нар тархиа эзэнхийн тулд яах хэрэгтэй юм бэ гэхээр одоо ном сонингол маш сайн уншиж байгаа ч гэж одоо хүмүүстэй захимаар байна. Одоо манай хоёр хүүхэд бол бас гэж ном сонин унших гад байдаг болсон байна. Миний хань яасан гэхээр бас ном сонин барьж авдаг болсон байна. Би яасан гэхээр өөрөө гоё номыг аваад одоо энэ хатан ухааныхаа холбогдлолтой номыг хүртэл аваад би ширээн дээрээ тавиад энэ хэдийнхаа өмнө бас ингээ ойртуулаад дөхүүлээ тавиад идэг болсон байна. Тэгээд энэ ухаанд сууснараа яасан гэхээр миний гэр бүлийн дотор бол маш гоё тийм халуун уур амьсгал бий болсон. За энэ халуун уур амьсгал бий болдгийн учир шалтгаан нь юунд байдгийм бэ гэвэл одоо эмэгтэй хүн айл өрх толгойлж яваа эмэгтэй хүн биднээс л шалтгаалдаг юм байна гэдгийг эндээс олж харсан. Цаашдаа ч энэ хичээлдээ маш их сурыг, боловсрыг тийм ээ хүн ер нь хүн хүртэл сурдаг, боловсрдаг гэдэг маань яг үнэн гэдгийг одоо би өстэй яг энэ хичээлнээсээ яаж ийн гэвэл одоо яг баталж би чадчихъя. Түүнийг одоо би яг хэлж чадчихъя. Тэг манай ээж ингээд Монгол суу ухааны академид сурснараа их олон давуу тал шинжтэй болсон. Өмнө нь бол зүгээр намайг чи ингэсэнгүү тэгсэнгүү чи тэгэх хэвээр ингэх хэвээр дандаа дарамтлах маягаар хэлдэг байсан бол одоо миний охин одоо ингээ шүү, тгий шүү, ингэвэл тэгдий шүү, ингэвэл тэгдий шүү. Ингэх тусмын ингээд илүү ээжтэйгээ ингээ ярилцмаар санагддаг болсон. Тэгээд гэр бүлийн харилцаан дээр гэвэл илүү ингээд бат бих гэр бүлийг ингээд ээж маань бий болгож өгсөн энэ сургалтанд сууснараа өмнө нь болохоор бид нар ингээд дөрүүлээ ингээд хар яар гэдэг байсан болохоор ингээд дөрүүлээ дөрвөн талд ингээд орой өрөө цуглараад нэг хар яар хичээл тэгээл байждаг байсан. Одоо бол за дөрүүлээ ингэж хоол гэртээ дөрүүлээ сууж хоол хийж идий ингээ тгийгээл тэр нь надад амар гоё санагдсан. Тэгээд эмэгтэй хүн айл гэрийн эзэгтэй хүн ээж хүн яаж байхыг би ээжээсээ үлгэр жишээ авч чаддаг болсон гэж бодож байгаа. Тэгээд Монгол суу ухааны хичээлд одоо би өөрөө сууж ээжийнхаа үлгэр жишээг авч өөрөө одоо эмэгтэй хүн яаж гэрийн сайн эзэгтэй болох вэ? Яаж их хүн болох вэ тал дээр суралцсан гэж бодож байгаа. Мөн Монгол суу ухаанд эмэгтэй хүн ямар байх хэвээр тэр бүхэн надад амар таалагдсан. Би өөрөө хичээлд очиж суусан. Тэгээд тэр бүгдийг ярьж байгаа нь үнэхээр гайхамшигтай байсан. Энэ сургалтанд сууснараа миний хувьд бол маш их өөрчлөлтүүд гарч эхэлсэн. Яг эмэгтэй хүн ямар байх ёстой юм? Тэр тусмаа Монгол эмэгтэй хүн ямар байх ёстой? Тийм ээ? Дээр нь одоо бид нар чинь одоо ялангуяа одоо биднэрт маш их алдаа байдаг тий. Тэр одоо ааштай, авиртай, ууртай, уцаартай гэл маш их тэр одоо алдаагаа өөрөө эндээс олж харсан одоо залах уу гэл ингээл энэ олон алдаа оноогоо олж хараад энийг яг одоо энийг олж харснараа би өөртөө маш их ажиллаж эхэлсэн. Ингээд ирэхээр хүн өөрөө маш их гоё эмэг цэгцтэй систем өөрөө их гоё зөв их сайхан засагдж ирсэн. Тэгээд энэ сургалт бол бидний энэ одоо сууж байгаа энэ хатан ухааны хэмээн маань энэ сургалт болвол ер нь бол баг
одоо ямар ч сургуульд зааж байгаагүй 10 жилд зааж байгаагүй яг амьдралын бодит үннийг ярьдаг жинхэнэ амьдралын ийм сургалт байдгаараа л миний амьдралд одоо миний зүрх сэтгэл илүү ойр миний одоо тэр илүү одоо тэр дотоод одоо тэр сэрхүүг маань илүү нээж өгсөн ийм сайхан сургалт болсон байгаа. Би Монгол сууханд суралцснаас хойш ихэн боддог болсон. Их зоригтой болсон. Их юм тэмүүлэлтэй болсон. Анх сууж байхад бол ийм байдаг юм уу гэл дотроо бодлоо. Дараагийн сургалтын дээр очиж суухад гайхаж ялаа. Дараагийн сургалтанд очиход би бүр зоригтой болсон байсан. 3 удаа сургалтанд суухад миний урднах амьдрал бол их сэтгэлийн тамлал доор тэр эсвэл юу гэж ярьдаг юм их задгаа их тиймэрхүү өссөн миний ээж арх уудаг тэгээд намайг яаж хараа хяналтгүй өсгсөн би тэр хараа хяналтгүй өсснөөсөө болж их дураараа хүүхдийн муухай хийсэн их багасаа арх дарс уусан тамхи татсан ийм байж байгаад одоо би Монгол ухааны Монгол эр хүн болохын сургалтанд сууснаас хойш архийг одоо огт амсгачгүй угаасаа. Яах гэж амсгаа одоо би урд нь юуны төлөө амьдэрсэн. Урд нь арх удаг байхдаа яаж ихнэр хүүхдээ зовоож байла. Хэрэлдэн, уралдан энийг би одоо юу ийм яах гадээснийг ойлгодгүй байж байгаа л эр хүн болохын сургалтанд сууснаас хойш мэдсэн л дээ. Би зүгээр л нэг гудамжны зүгээр л нэг хог шаарл Монгол улстай худлаа л миний Монгол улсын иргэн гэсэн баатар яваал идэв. Худлаа арх уугаал энэ арх дарс уугаал энэ. Би ийм бодсноос хойш манай монголчууд эвдээдс ийм сайхан байсан юм гэдэгт надад миний толгоонд зүрхэнд бүх юмд 100% ингээд бууж орж ирээл би энэ арх дарсыг яах гэж уух юм. Уухгүй байж болдго юм байна гэдгийг зорьсон. Одоо би сургалтанд сууснаас хойш огт амсаагүй. Амсахгүй байгаа. Амсахчгүй угаасаа цааштай би энэ Монгол сууханд суралцснаас хойш их олон талаар хөөрчлөгдөж л зөвхөн арх угаа зогсохгүй яаж эртээ уртай болохыг их бодож байна. Би яах гэж энэ сургалтанд сууснаа одоо яагаад гинж яваад суус ийм болчихвоо гэдэгтэр би баярламаар гайхшмаар үнэхээр мундаг энэ сургалтанд суусан. Үнэхээр мундаг. Ингээд ер нь бол энэ гэр нөхөр одоо арх уудаг энэ амьдрал бол их одоо тийм хүнд сэтгэлийн их тийм дараатай ийм их амьдрал байлаа. Харин арх уухгүй болсноор илүү нэг ойлгох би нэг бөхрөө үнэхээр засч чадсан да. Маш их баяртай байна. Иймээс би энэ сургалтыг тийм ээ амьдралыг заадаг, амьдралыг засдаг ийм амьдралын сургалт гэдгийг л одоо олж харлаа. Би ер нь багасаа ер нь сургууль суугаагүй тэгээд яг хаа боловсрол гэх юм бол нэг юм байхгүй. Тэгэхдээ хүмүүс юу гэж бодох юм хамаахгүй. Тэгэхээр би бол бичиг үсэг бол нэг сайн амитгүй. Тэгэхдээ тэр бол үнэн л. Тэгээд эзэн гिचвэл заяа гिच аав ээжийнхээ үгнээс бол гардггүй. Тэгээд аав ээжийнхээ зааснаар ерөнхийд бол явж эхэлсэн багасаа. Тэгээ одоо бол би тэгээд гэртээ байгаа. Энэ сургалтын сууснараа бол тэгээд одоо би бол яаж ир хүн болох уу? Тэгээд үр хүүхдтэй болоо гэж бодоход би хүүхдтэй яаж хандах уу? Тэгээд би одоо энэ 10 жил сураагүй гэсэн би одоо энэ сургалтын сууснараа өөрийгөө тий шал өөр засч чинь. Энэ сургалтын суу өвөг дээдсийнхаа тэр хийж байсан явж жансал тэрийн дагаад яг би сургалт суусан ч ямар ч их сургууль ямар ч тэр гадаад сургууль сууснасаа илүү би энэ сургалтын сууснараа өөрийгөө өөрчилж тэгээд юу яаж байгаад бол амар баяртай.
За тэгээд миний дүүгийн хувьд бол тий багаасаа сургууль завсарцсан, сургуульд сураагүй энэ 10 жилийн боловсрал байхгүй болохоор миний эгчийн хувьд тий эгч миний хувьд бол одоо маш харамсдаг байсан. Одоо энэ хүүхдийн ирээдүйн амьдрал энэ хүүхч одоо боловсралгүй сургууль соёлгүй одоо яндаа л гэж боддог байлаа л да. Харин энэ хаан ухааны энэ сургалтанд суулгаснараа дүү маань тий нөгөө дими тинээд байдаг байсан. Нөгөө нэг жоохон болчихгүй нэг аав ээжийн үгэнд орохгүй байсан тэр зүйлүүд нь засагдаад харин ч бүр тий 10 жилийн хүүхдүүдийн одоо боловсрлоос шинжлэх ухааны одоо тэр боловсрлоос илүү амьдралын тэр одоо амьдралын ухааныг одоо амьдралын ухаанд одоо суралцж тийм ээ хүн шиг хүн болж үнэхээр тэр сайхан төлөвшөж байгаад нь одоо миний хувьд бол маш их баяртай байгаа дүүдээ. хичээл сууж авах хугацаанд Монгол хүн болохын 9 эрхэм чанар, Монгол эмэгтэй хүн болохын 10 сайн чанар гэд энэ бүгд одоо нэг хүнд ерөөсөө байх ёсгүй гэж бодож байсан. Надад бол хоёр нь байхад хангалттай гэж боддог байсан. Тэгээд энд суугаад ерөөсөө байх ёстой юм байна. Тэгээд энэ бүгдийг ингээ өөртөө бий болгох ёстой юм байна. Тэгвэл илүү аз жаргалтай хүн болдго юм байна гэдгийг сүлд нь ухаарч эхэлж байна. Одоо ухаарч эхэлж байна. Тэгээд тэрнээс хойш бол тэгээд асар хурцтай өөрчлөгдсөн л дөө. Тэрнээс өмнө бол одоо маш ямар бол нэг тийм юу гэдэг нэг тийм бодлогошсон чинь гунигтай ч юм уу нэг тиймэрхүү ерөөсөн тийм баяр баясгал байхгүй. Тийм. Ямар тэгээд ер нь л их одоо юу гэдэг нээлттэй биш нэг тийм байсан л та тийм. Тэгээд яг бүх амьдралынхаа хүрээнд явал ерөөсөө тийм юу байхгүй болцсон. Одоо аз жаргал гэдэг юм тийм байхгүй. Тэгээд баяр баясгал байхгүй. Тэгээд юм бол гуниглал нэг ясанд бараг суудсан байсан дгүй. Хамгийн онцлог нь ерөөсөө тийм урд хожид ерөөсөө тэгж сонсож мэдэрч байгаагүй тийм шинэ юмнуудыг тэндээс олж авсан. Тэгээд өөрийгөө ингээ өөрчилж эхэлж исэн байл л дээ. Тэр үедээ ерөөсөө мэдэхгүй. Тэгэл яг ингээл илт мэдэгдээд өөрт мэдэгдээл нөгөө ерөөсөө нөгөө нэг гуны зүхтраад идэх чи ерөөсөө яатсан. Тийм бүр алга болоо. Тэгээ бүр гайхаад ямар сони юм одоо ингэж арай бүр ингээс миний санснаас хитрхи хурдан өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгээд одоо яг ингээ ярилцлага өгж байхад баг нөгөө урд нь ямар байснаа баг тийм мартах тийшээ л болчихсон л да тийм. Одоо ямар ч гэсэн тарих толгоонд ерөөсөө тийм илдүү ерөөсөө тийм одоо яг өмнө хэлжсэн тийм нэг гутарч байсан тийм ерөөсөө бүр огт байхгүй болсон. Бүр ингээд аваа ийцэн юм шиг л. Тэгээд үнэхээр одоо юу гэдэг нь гайхамшигтай тий. Өөрөө ингээд аз жаргалтай болоод ирэхэр чинь ерөөсөө бас хүмүүс бас энийг мэдрээсэй гэж хүсэж байгаа. Одоо ер нь л одоо яг амтай болтой хүн болгоно л тий. Ийшээ тэмүүлээсэй л гэж хүсэж байна. Одоо энэ манай дүүгийн компанид туслахч нар ажилладаг ч гэсэн ер нь тэр ямарваа ажилд бол өөр юмсэг. Ажилд бол ер нь сайн л та. Хамгийн гол нь өөрийнхөө дотоод чанарыг ил гаргах талаар эрс дутагдaltaй байсан. Энэ дээр бол эрс би бүрэн өөрчлөгдөж чадчихна гэж ойлгож байгаа ээж авт. Миний охин өнөр жаргал нь энэ сургалтанд хамрагтаад урд нь учир бүтээлэгдэм дуу цөөнтэй амьдрах урам зориг тийм сул дорой юм шиг тийм байдаг. Баян хилээд ч юусоо ядггүйсэн.
Тэгээ энэ сургалтанд хамрагдсанаас хойш миний охин бол эрс өөрчлөгдсөн. Хүнтэй харьцаа, зан чанар, өөртөө тавих итгэл найдвар энэ нь бол эрс сайжирсан. Өөр одоо цэвэрч нямбай энэ сургалтанд хамрагдсанаас хойш юм л өөрчлөгдөж байна гэж миний хувьд бодож байгаа. Өөртөө тавих анхаарал, ах ирч, дүүдээ тавих анхаарал, тэгэл ер нь ар гэр орноо авч явах байдал энэ нь бол эрс өөрчлөгдсөн. Ер нь нэг инээмсэглсэн, урд нь бол нэг дууц үйтэл дээ. Тэгэл нэг жаахан баргардуу тэгэл юм асуун тэгэл нэг тэр хүндээ хэлчихэл цаашаа байхгүйс одоо бол айгүй нээлттэй болж байгаа. Тэр хүнд нь одоо ээж хүний хувьд би энэ сургалт явуулж байгаа Бат Бодхон багштай бас их баярлж байгаа. Бурцаж хөлөсхийн цагата намбалаг Монгол ихчүүд бүэ гэж тайлхруулан бүвэрнэ Сая миний аялсан дуу бол миний шинэ уран бүтээлд орох Бүүвэ гэдэг дуу байгаа юм. Бүүвэ дууныхаа нэг бадгийг та бүхэнд би сая аяллаа. Энэхүү бадагт нялх балчир үрс бурзааж хөлсдгийн цагта намлаг монгол эгчүүд бүүвэ гэж тайтруулан бүүвэлнэ гэсэн утга гарч иж байгаа юм. Энэ бүүвэ дуу маань манай нэвтрүүлэгтээ яаж холбогдож гарч иж байгаа юм гэхээр манай сургалтанд сууж байгаа гишүүд маань биеэн болон өрх гэрээ амьдралаа засгаж яваа олон сайхан жишээнүүдийг та бүхэн сонслоо. Энэ хүний хорвоогийн инхэл донхол дунд бид ядрах задрахын, өксөж өөдөж, уруутахын, жаргаж зовхын, үнэн худлын альваад өртөх, гуниглах, гутрах гэд энэ бурзааж хөсдөхийн цагта бид гэтлэг газар нь гэтлээд тэнхээ дутах газараа сөхөрдөг шүү дээ. Тэгвэл өнөөдөр бид 2.7 сая монголчууд энэ улсынхаа балчир үрсэн мөн үү? Мөн. Үүний төлөөлөл болсон 200 гаруй үрсийг манай сургалт эцэг өвөг дээдсийн ухаанаар, оюунаар, гэгээрлэр, сэхэрлэр бүүвэлж чадлаа гэж би бодож байна. Хүн ер нь сонсон мэдсэн сайн сайхан зүйлийн хамгийн түрүүнд ойр дотныхаа хүмүүстэй хуваалцахыг хүсдэг тийм. Манай сургалтанд л яг энэ зарчмаар ээж нь төрүүлээд ирсэн бол араасаа хүүхдүүдээ охиноо нөхрөө аваад ирдэг. Охин төрүүлээд ирсэн бол аавыгаа ээжигээ бүр эмээ өвөөгөө хүртэл аваад ирдэг. Яг ингээд бид гурав шиг гэр бүлээрээ суралцж байгаа хүмүүс бол олон байгаа. За энэ сургалт бол үнэхээр яг амьдралын сургалт. Яагаад амьдралын сургалт вэ гэхээр энэ сургалтын дээр бол хүний амьдрал тохиолдог бүхэл асуудлын тухай яригддаг. Тэгээ би бодод энэ сургалт бол хүнийг одоо жаргах цагт одоо санах санааг зовх цагт хатамжлах сэтгэлийг төрүүлдэг юм аа гэж боддог.
Бидний хувьд энэ сургалтанд хамрагдсанараа зорилго чиглэл, оюун ухаан, бодол, санаа, зан чанарт минь ихээхэн өөрчлөлт гарсан. Тэгэхээр нэг гэрт одоо гэр бүлийн гишүүд бол нэгнийхээ сайн сайхан чанарыг мэдхээс гадна бас алдаа дутагдaltaй талыг бол бүгдийг бол сайн мэддэг. Тэгэхээр энийг нэг гэр бүлийн гишүүд учраас нэгнийхээ сайн сайхан чанарыг улам сайхан өнгөлж зүлгэж харин алдаа дутагдaltaй талыг нь бол засаж залруулахыг бол хүсдэг л дээ. Тэгэхээр энэ хүн харилцаа бол зөвхөн гэр бүл төдийгүй хамт олон найз нөхдийн хооронд бол энэ бол харилцаа бол үүсдэг юм аа. Тэгэхээр энэ бидний хувьд бол аваад үзэхэд бол энэ хүн харилцаанд сургалтсанаар яагаад гэвэл хооронд харьцах тийм харилцаа бол аягүй тийм сайхан болж ирсэн л дээ. За тэгээд сургалтаар бол яг үгээр хүн тухайн хүний сөрөг зан чанарыг бүр тодорхойлж өгөөд тэрнээс гарах арга замуудыг ингээд бүр алхам алхмаар сайхан заагаад өгөөд хүн өөр дээр байгаа тэр алдаа дутагдал дээр ажиллаад сөрөг талуудаа ингээд засаад ирнэ. Ингээд өөрийгөө засаад ирэхээр бусдаас ирж байгаа нөгөө шаардлага шалгуур аяанда багасаад ирдэг. Урд нь бол бид нар бүгд яадаг гэсэн хэрэг бусдын гмийг намрын үйл мэдээлбэг үзээд өөрийн гмийг бол ерөөсөө нарийн тосны төдийд бол шинжилж үздэггүй. Дандаа бусдаас алдаа дутлагтай хайдаг. Өөрөө яг өөгөө цэвэр өндөг шиг байсан л та. Тэгэхээр энэ хүн сургалтанд хамрагдсанараа яасан бэ гэхээр хүн болго өөрөөсөө алдаа дутагдлаа засаад ирэхлээр яаж яахаар бид бүгдийг нэг нэгэндээ тавих шаардлага нь багасаад хооронд ямар нэгэн асуудал үүсэхгүй энэ бол үнэхээр амар болж ирж байгаа. Бид гур бол одоо ихтэй гур эмэгтэй хүмүүс болсон лайн жилөө цагаараа одоо хэрхэн одоо гоо сайхандаа анхаарах уу хэрхэн шопинг хийх үү гэдэг те ийм зүйл бол нэлээд багц цаг хугацааг бол зарцуулдаг байсан юм байна лээ. Энэ хүн сургалтанд сууснараа бол яасан гэхээр хэрхэн яаж улам биеэ засах уу яаж хөгжих үү цаашаа дэвших үү бүр сайнаас хэрхэн агуу шилжих тухай бол ярилцдаг. Энд бол нэгэн хийхэн цагийг бол одоо зарцуулдаг болсноор бас нэлийн давуу талтай бол болж ирж байгаа. Хамтаараа ингээд гуруулаа байгаа болохоор одоо нэгнийхээ чам дээр үнэхээр энэ сайхан өөрчлөлт гарч ийн гэсэн тэр би бинийгээ дэмждэг би биенээсээ бас суралцах дээр бол маш хамгийн давуу тал болж байгаа. Тэгээд бас тэр сургалтаар сурсан мэдсэн зүйлээ амьдрал дээр ингээд шууд хэрэгжүүлэхэд бол энэ хамтаараа байгаа болохоор гурван биендээ л их түшигтэй тийм болдог тийм. Энэ бол одоо үнэхээр яг л гэр бүлээр сурч байгаа хүмүүсийн зайлшгүй яалтчгүй нэг давуу тал болж харагдаж байгаа. За энэ хичээлийг болохоор яг би одоо энэ 10 сараас эхлээд суралцсан. Зах зээл эхлээд яг арай нэг нөхрөөсөө илүү арай 1-2-ыг сэтгэдэг болчтой юм байлээ тэр үед. 1-2-ыг сэтгэдэг. Тэгээд би арай олж ийн, би ингэж ийн, би бүхнийг хийж ийн. Ерөөсөө би гэдэг үгээр л одоо өөрийгөөс аюух өрөмжлцэн байгаа. Тэгээд ерөөсөө нөхрлөгөө уурдаг, үр хүүхдрөөгөө уурладаг нэг юм ухаан араатан л болсон байлээ л одоо бүр яг ингэж хичээлээ сонсоод би бүр араатан л бүр их давмгаалцсан байгаа. Надад бол тэр хамгийн хүндрэлтэй асуудал уурын асуудал айгүй ууртай, уцаартай, авиртай, ааштай. Сүүл рүүгээ бүр их уурлах юм бол хараал мараал хэлнэ. Одоо энэ бол хэцүү. Тэгээд энэ үр хүүхдэд айгүй нөлөөлт юм байлээ. Одоо манай том охин бол бас их ууртай, уцаартай. Энэ бол миний л өгсөн хүмүүжил, миний юу гэсэн гэдэг. Бүр одоо гэртээ орж ирэх гэр бүлгэн дээр дүгнэлт би өөрөө хийдэг. Өөр дээр их дүгнэлт хийж байгаа. Ил гаргаад хэлэхгүй маа гэхэд өөр дээр айгүй дүгнэлт гардаг. Тэгээд би ч одоо бас яг хуурай бизнес эрхэлдэг хүн л дээ. Тэгэл одоо энэ ажил дээр хамт олон дээр хүртэл ингээ хүний яриа хүртэл ингээ аягүй гоо задардаг болчтой юм байлээ тий. Яг хүний тарих оюунаараа одоо тийм ээ аль нэг юм гэгэрлэрээ хүнийг одоо өөрөө өөрийгөө хүмүүжлэн номын туу сонсохгүй. Одоо тэгэхээр миний ингэж байгаа би чинь аягүй муухай залхуу болсон байгаа байхгүй юу. За залхуу гэдэг ном сонь уншихгүй. Дандаа ном сонь уншихаараа дандаа сөрөг мэдээллийг авч идэг. Сөрөг мэдээллийг. Сөрөг мэдээллийг уншина тэр хоёр тэгсэн байрыг тэр уншина. Гой гэгэрэлтэй гэгээтэй юм уншихаа байцсан байгаа байхгүй. Энэ миний одоо нэг засвар. Тэгээ би одоо энд ингээд сурснаас хойш нэг ном ч гэсэн авцрах гал тий. Одоо гэртээ чинь би нэг 2-3 ном аваад ирсэн байна. Тэрийг уншиж чинь. Тэгээд хүн чинь их сони юм аа ингээд боловсроод одоо бас ингээд жоохон таригт оюун ажиллаулаад ирэхээр хүний үг хэллэг хүртэл гой болдог. Тэгээ энэ хатуу хаан сурцсан гэдэг нэр агуу. Ингээд ээжээ гаднаас ингээд орж ирэхээр амар ууртай орч юм уу хоёр дараас нь хүүргэж амар хараадаг байсан загиндаг байсан. Тэгэл битээр уурвал таяхрын гिचэд ингээл ээжтэй уурхад бид нар өөртөө ингээ бас амар сөрөг мэдээлэлээр шууд уурладаг байсан. Тэгээ сүүлд яг энэ явснаар яваад ирснээс хойш ирж шал ураач хэрэг өө миний октод гэл амар инээдэг болсон. Тэгэл яг нэг өдөр орж ирэхэд та бүр өөр болчихжээ тий. Орж ирэхэд энийгээл шал уур ингээд тэгшнүл бид нар хүртэл нөлөөлж авах манай аав хүртэл нөлөөлөл. Тэгээ ээж нэрээ бас юм бас бид нар хүртэл ургаа засах хэрэгтэй юм байна. Бид нар хүртэл ийм зан чанар байдгийн байна гэл ээж тэрхтээлээс нумшаал шал өөр мэдрэмж яг тэр төрж байгаа юм чинь харахгүй юм байд юм байна. Яг гоо миний ханд сайхан юм л дээ. Бас тийм айхтар ширүүн даруй хүн биш л дээ. Ер нь бол зүгээр өөрийнх нь зан араншин бол бас тийм
арай тийм түргэн зантай. Тийм тэгээд бас дандаа тийм байдг юм уу гэж ингээд бодоод хахаар бас хүн засардаг юм байна. Энэ номын дуу сонсоод тийм ээ хүнээс үг сонсоод ингээд ирэхээр шал өөр болоод тэгээ хүнтэй харьцах харьцаа, гэр бүлтэйгээ харьцах харьцаа, хүүхдүүдтэйгээ харьцах харьцаа бүх юм сайхан өөрчлөгддөг юм байна. Би бүр яг биеэрээ мэдрээл тий одоо сууж байна. Тий чөөч олон тийм хүн сураасай, хүүхдүүдийг багаас нэм юмд оруулаасай. Тэгэх юм бол одоо манай улсын юм гэр бүл сайхан халуун дулаан байх юм бол улс орны хөгжилт ч гэсэн тийм ээ маш их үүрэг оройлтой юм аа. Одоогоос 4 сарын өмнө манай гэр бүлийн хүмүүс маань намайг энэ Монгол Суух хааны сургалтанд хамтдаа сууж энэ Монгол Суух хааны суралцахыг бол санал болгосон. Тэгээд энэ хугацаанд энэ Суух хаан бол бусдад төвөг зовлон болохгүйгээр зөвхөн өөрийгөө тарих оюун сэтгэл мөн чанарын төвшөнд засч залруулснараа бусдад төвөггүй тийм төвшин сайхан амьдралыг зохицлоодог ийм ухаан юм байна гэж хамтдаа суралцснараа аливаа зүйлийг харах өнцөг маань илүү ойртож ирж байгаа. Тэгэхээр тэгснээрээ ойлголцох хамтдаа аливаа үйлд зоригдох энэ бүх үйлс маань илүү цэгцэрч, илүү оновчтой, илүү жинтэй болж ирж байгаа гэж бодогдож байна. Өнгөрсөн жилийн 4 сараас эхлээд хатан ухааны сургалтанд сууж эхэлсэн. Хамгийн гол нь хань бид хоёр хамтдаа сууж байгаа. Хагасаа өдөр буюу хичээл маань явагддаг өдөр бидний хувьд маш сонирхолтой бөгөөд өндөр ач холбогдолтой өдөр байдаг. Өглөө босоод за өнөөдөр ямар хичээл орох вэ гэж их догдолж, за ямар сэдвээр багш маань ямар схемээр заах вэ гэж маш их догдолж сонирхож хүлээж очдог. Хичээлээ тараад битээр явж байхдаа буцаа явж байхдаа за өнөөдрийн сэдвэр чи ямар хуу өнөөдрийн сэдвэртээ хоёулаа хоёр би нэгэ шинждэг, шүүдэг. Би өөрийгөө нэг шүүхэл одоо бас араа өөр хүн өөрийгөө хэдий ухаантайж өөрийгөө бас мэддэггүй тэр болгоо. Гэтэл ингээд намайг одоо 20 жил ханьсан миний хань ингээд намайг ингээд за чи энэ схемээр чи энэ дээр нь ингэдэг шүү. Би бас нэг ингээд идэгээд хоёул ингээд хоёр үнийг харилцсан шүүхлээр үл яалтчгүй үнэн байдаг. Тийм учраас ханыхаа чи нэг тийм талтай, тийм хүү нэг ер нь шүүмжийг үл би 100% хүлээж авдаг. Хүү ер нь өөрийнхөө алдаа дутагдлыг сул талыг мэджих нь их чухал байдаг. Мэджихад бол ингээд засахвал амархан. Өөрөө ингээд за би ингэж нэгэ давтагдах тоолонд за би чи ингэдэг шүүгээ бие бариад за би болохгүй шүүгээд хамгийн гол нь ингээд засахад бол их амархан. Гэтэл хүмүүс бол ер нь мэдхийг хүсэхгүй явдаг нь бол бас их харамсалтай санагддаг. Тэгээд энэ сургалт маань бидний хувьд бол одоо манай гэр бүлийн хувьд манай хань бит хоёрын харьцааны хувьд бол маш их өөрчлөлт авчирсан. Сургалтанд сууж одоо хүний мөн чанар, хүн байхын утга учир, хүний үнц нь, Монгол хүн болохын элбэрэл чанар, энэрэнгүй чанар, хайрлах вэ, бат журамт чанар, уужим талбун чанар гэдэргээд маш сайхан чанаруудыг одоо үдэж ойлгосон. Одоо энэ чанаруудаар бие яаж засахыг одоо мэдэж авсан учраас бид хоёрын бол одоо яг хандах зүг ингээд нэг болсон. Хандах зүг маш тодорхой болсон. Тийм учраас би тэр ингээд яг ингэж явах хэрэгтэй юм байна. Амьдралд энэ чухал юм байна гэдгийг мэдэж авсан болохоор бол одоо үзэл бодол маань нэгдээд
Тэгэхээр нөө урд нь бол ингээ үзэл бодлын зөрөөнөөс гараад ч юм уу эсвэл хэдийгээр ингээ өөрийнхөө одоо интуицээр ингээд маргалдах, санал зөрдөх, ам урих хэдэр асуудал байдаг байсан бол энэ асуудал баг үгүй болсон. Энэ бол одоо манай гэр бүлийн халуун уур амьсгал маш сайхан болж байна. Тэгээд дээрэс нь эн чинь бие нэг хүндлэл гэдэг асуудал дээр бол бас их өөрчлөлт орсон би тэрийн хувьд л урд нь бол за нэг иймэрхүү нэг тэр асуудал бол нэг сайн биш байсан гэж хэлж болох юм. Гэтэл одоо бол ингээд биенийхээ үнэлэх те үнэлэмжинд дээшлээд биенийхээ хүндэлдэг болсон. Тэгэхээр харьцаа их сайхан болж байгаа. Тэгээд ер нь бол яг энэ сургалтанд явснаар одоо би тэр юм бол хамтынхаа амьдралын амьдралынхаа ирээдүг маш томруунаар зоригтойгоор ингээд төсөөлж харж байгаа. Дараагийн нэг чухал ач холбогдолтой юм бол хүүхдийнхээ хүмүүжил дээр урд нь бол хүүхдээ яаж хүмүүжүүлэх юу гэж хэлэхээ сайн мэддэггүй байсан. Одоо бол хүүхдээ хүмүүжүүлэх үүхтэй, үзэлтэй, онолтой болсон. Тэр нь бол маш ач холбогдолтой. Өмнө нь бол одоо хүүхдээ зөв бай, үнэн бай, шудраг бай, ариун бай гэж хэлэх нь байтугай. Бид нар өөрсдөө ер нь тийм байх нь зөв ч юм уу, ач холбогдол шаардлагатай ч юм уу, өнөөдрийн ийм материалцсан зах зээлийн нийгэмд ер нь гэж эргэлздэг байсан. Одоо бол энэ асуудал дээр ямар ч эргэлзээгүй болсон. Эмэгтэй хүн гэдэг бол их хүн гэдэг бол тий гэрийн гэгээ, эрийн түшиг, үрийн инэрл байх үүргээ ухаарах юм бол бид нар чадна. Хамгийн гол нь яг энэ амьдрал чи яг аль талын те аль багны аль хэмжээнд авч явахгаа бас тэр болгон бид нар мэддэггүй байсан. Энэ бүхний мэддэг болсноор бол өөрийнхөө ингээд хөл дээр бат зогсоод тэгээд одоо нэгэн хөл дээрээ бат зогссон юм чинь тэгээд харцаа ингээд хаашаа хандах зүгээ тодорхой болгоцсон учраас л үлдсэн нь бол бараг цөөхөн 5-10% хийх ажил үлдсэн гэж бодож байгаа. Тэгээд ингээд амьдрал маань айгүй маш тодорхой саруулхан болж ирсэн. Тэгээд би хувь хүнийхээ хувьд бол бас эмэгтэй хүмүүс маань Монгол эмэгтэйчүүд маань те муу шинжинд бүрдсэн авгаа гэдэг нэрнээсээ салж гэрийг гэгээрлэр гийгүүлэгч гэргий байвал байцгаагаасай гэж хүсэж байна. Сая миний аялсан дуу бол Бүүвэн дууны дараагийн бадаг. Энэхүү бадагт болцоо гэгэн амьдрал булигж хатуурахын цагта босоо Монгол эхчүүд бүүвэ гэж тайтгаруулан бүүвэлнээс утга гарчиж байгаа юм. Тэгэхээр бид нар энэ амьдралыг мэддэг чимшиг мөртлөө мэддэггүй чимшиг мөртлөө мэддэг нэг ийм л хөвсөн тогтсон амьдралтай явсаар ирсэн. Гэтэл өнөөдөр бид нар 20-21-р зуунд ч бусдын ухаанаар мөн бусдын юм хуулсан хэвээрэл амьдарч байгаа шүү дээ. Тэгвэл манай сургалтанд сурч байгаа энэ гишүүд маань ар гэртэн очоод
өрхийн тэргүүн, өрх гэрийн эзэгтэй, үр хүүхдүүдтэй, аав ээжтэй, найз нөхдөд тэр хамт олонныхоо дунд өөрсдийнхөө биеэн болон амьдралыг засах гэж яваа. Ийм олон сайхан жишээнүүдийг та бүхэн сая сонслоо. Зарим хэсэг нь архинаас гарч байна. Зарим нь бичиг үсгийн соёлтой болж байна. Мөн нэг хэсэг нь өөрсдийнхөө тэр амьдралын төвшин сайхан төрөх, тэр Монгол өрх гэрүүдийн амьдралын төвшин сайхан төрөх, тэр ухаарлыг, тэр гэгэрлийг, тэр сэхэрлийг өөрийнхөө амьдралд бий болгож байгаа. Энэ амьдрал бүүвэ гэсэн дуутай маань илүү их таарч байгаа болов уу гэж би бодож байна. Өөрөөр хэлбэл манай сургалтаа Монгол өрх гэрүүдийн амьдралыг тархинд нь ухаан, сэтгэлд нь гэгэрл, оюунаар бүүвэлж байна гэж би бодож байна. Амьдрал бүүвэ, амьдрал бүүвэ, амьдрал бүүвэ. За ингээд та бүхэн манай нэвтрүүлгийг үзлээ. Ер нь бол өнөө цагийн монголчууд бид Монгол суух хааныг зөвхөн тэртээ 13 дугаар зуунд хамаардаг юм шиг, өнөөгийн бидний амьдралд огт нийцэхгүй зохицохгүй юм шиг боддог. Гэтэл амьдрал дээр сургалт явагдахын хэрээр эрчүүд нь эрийнхээ муу шин чанараас салаад, эмэгтэйчүүд нь авгаан шинжээсээ салаад ирэхин цагт манай сургалтанд хамрагдж байгаа 200 гаруй хүн дор дороо өөрийнхөө биеийг саад тэр хэмжээгээрээ өөрийнхөө амьдралд эргээр нөлөөлж чадлаа. Энэ бүхнийг та бүхэн сая нэвтрүүлгээс олж харлаа. Тэгвэл энэ юуг харуулад байна гэхээр эцэг дээдсийн минь хүчрэг байх цагтаа эзэмсэн эрдэм мэдлэг өнөөдөр ч гэсэн бидний амьдралд ойр, харин ч амьдралын минь зовлон жаргал донд бууж хүрч засаж чадаж байна. Тэр утгаараа манай сургалт их эзэн Чингис хааны маань хэлсэнчлэн эдээр засаглах бол төр зүрийн засаглах уу, гэгэрлэр засаглах бол мөнхийн засаглах уу юмаа гэдгийг харуулж чадсан том баталгаа боллоо хэмээн бид үзэж байна.